За ингээд налгар сайхан намар болж байна энэ жил. Тэгээд өглөө гараад Улаанбаатараас ойрхон жүчэн дээр гой Монгол гэртээ тэгээд гэрлүүгээ явж өглөөнийхөө цаг гэртээ очиж уух га явж байна. Тэгээд бид нар нөгөө багасаа Монгол гэрт өссөн болохоор Монгол гэрт хонох галдаар хийлсэн хоол цай их амттай байдаг. Тэгээ явж байна. Одоо энэ намар олоод ингээд өвсөө хадаад хадлан тариагаан бэлдээд их сайхан налгар сайхан намар болж байна. Их дулаахан. Налгар намар гэдгийн учрыг би яг одоо л өнөөдөр л ойлгож байна. Ийм гоё нар шарсан, нар ээсэн ийм гоё өдрийг одоо налгар намар гэдэм байх гэд бодоод явж байна. Мэргэжлийн дуугачдын дуу гэж. Мэргэжлийн дуугачдын дуу гэхлээр сайн дуу гэсэн үг бол биш. Өргөн дахны дуулаачин сургалтыг эзэмшсэн, өргөн дахны хоолой тавилтыг арга ухаанд суулгасан тийм дуучдыг мэргэжлийн дууч гэж нэрлэж байна. Тэгээд тийм учраас миний дагнсан чиглэл бол мэргэжлийн дуу юм. Чин хорлоо багш бол надад юу гэж хэлсэн бэ гэвэл энэ Дундгой аймгаас одоо ирсэн мөнгөн чин гэдэг ийм дуучин бүсгүй миний гартаар төгссөн. Тэгээд одоо хайтахан одоо дуурмаараа юм. Тийм учраас чи өөрийнхөө одоо юу гэж нийтэд төгссөн ч тийм үү дууглуулж үзээ гэдэг ганц нэг дуу хийж өгч гэсэн ийм санаа надад хэлж байсан. Ер нь чин хорлоо багш бол шанрын хамт илүү санааг зовдог. Түүнийхэн төлөө хөөцөлтийн шүдэ. Сайхан хоолойтой байглаасаа ер нь дуучин хүнд хамгийн одоо сайн дуучин болохын хамгийн их үүсгэр бол тэр байглаас аавж заяасан сайхан хоолойны боломж сайхан хоолойтой байхад ер нь мэдээжээр эрдэм ном дуулах эрдэм ном сураад сайхан дуулна штэ. Тэгээд манай энэ дуулаачийн дэг сургуультанд чинь герман хэлээр дуулна, франц хэлээр дуулна, одоо орос хэлээр дуулна, итали бол одоо гол одоо дуулгуунцын хэл байдаг. Тэгээд энэ бол одоо хөдөөнөөс ирсэн хүүхдүүдэд маш хүндрэлтэй. Гэлийг ихтэй мөнгөнөө маань одоо маш их хичээж яалтч байхгүй малчин айлын хүүхд болохоор маш их хөдөлмөрч маш тийм махрангуй ажилласан да их сайн суралцсан. Тэгээд бас энэ дууны аргачлал сурна гэдэг хүн бас их мэдрэмжтэй одоо ухаан санаа толгой их сайхан ажилдаг. Маш юмд одоо их гэрхай. Одоо энийг аяыг яах вэ? Энийг яах вэ гэсэн ийм одоо байгалийн тийм овсгоо байж ах ёстой байдгийг. Тэгээд мөнгөнөөд минь бүх одоо энэ дуучин хүнд ямар юм байх ёстой юм бэ гэдэг бол бүгд одоо бүрдсэн байдаг. Хөгжмийн сонсголсан. Тэгээд сургуулаа маш их сайхан
амжилттай одоо мэрэгжил дээрээ онц авч асангас сургуулаа төгссөн. За өглөөрэд цайгаан чинж байна. Энэ их гоё сүү байна. Халаа заривт тусан сүүгээд. Одоо нөгөө хотод ойрхон суурин болохоор чинь ийм сүү хэрэглээд хөдөө говьд очих юм бол манайхан ч нөгөө ямаа хоноо их саадаг үхрээ. Үхрийн сүгээр цай сүлдэг тэгээд. Манай ээж авал тэгдэж шүү дээ 21 самарсан цай хамттай болдог гэд. Тэгээд шарт тус 13 л өрөм хийгээл. Манай говийнхны цай. Нөгөө будаатай цай болонгууд тустай. Банштай, борцтой, махтай, хавирхтай идэг. Нөгөө босод нутгийнхаа уучаад. Ямар амар хоолыг цай чамд юм ба яг хоол юм биш тийм чи гэдсэн шин. Манай говийнхны цай. Халуун өдөр бор цай. Гэтэ яг манайхан жоохон хар цай гэж зарим нутаг бор цай гэдгийг одоо бидний ярьснаар бол хар цай ч их гоё идэв шүү дээ. Амны цангаыг сайн тайлдаг. Манай ав их гоё чанд шүү дээ хар цайг. Янзын амттай бүр уугаад амир. Бүр халуун уугаад амир амттай чандаг. Манай ээж л будаатай цай гоё хийдэгс. Одоо би бас гоё хийдэг юм аа. Уудаг хүмүүст мэдж байгаа хаа. Манай аавыг инх баяр гэдэг Дундгой аймгийн Адаацх суманд Хансан гэдэг айлын 2 дахь хүү болж мэндэлсэн. Тэгээд 1985 онд одоо нөгөө Нэгдэл дундын үйлдвэр гээд тэнд манай аав адуучин байсан. Тэгээд тэр үед бид нэр сүм хөхүрдэд ингээ багнаас өнгөрсөн. Нэгдэл дундын үйлдвэр чинь яг сүм хөхүрдийн тэнд байдаг гэсэн. Тэгээд манай аав чи адуучин инх баяр гээд морих гоё ундаг, дээлих гоё юмсдаг, их гоё урт уур гардаг. Морих гоё уургалдаг, бас гоё дуулдаг, гоё дэмбэддэг. Тэгээд их хүн чанартай, илүү дутууг байхгүй. Бид нар баг үг асуух гэж ааваас хүү аав тэгс юм уу чи асуу гэж бид нар баг тэгж юм яриулдаг. Тийм даруухан, тийм хүн байдаг манай. Одоо Дундгой аймгийн хойно одоо Тавчин уурхай гэдэг одоо сайн цагааны нутаг. Тэнд одоо ингээд намарчж байгаа. Манай ээжийг 8 даан төгс баяр гэдэг. 8 даа гэж айлын 2 дахь хүн болж төрсөн. Тэгээд манай ээж их уран, үйлэнд их уран. Одоо миний тоглолтын 17-8 дээлэг ойж гисэн. Бас тоглолтын палаж юм ойж өгсөн. Тэгээд ээжийн хайрыг юутэй ч зүрлэшгүй. Хайр халамж гэл одоо үгээр илэрхийлгээ аргагүй тийм хүн байсан. Тэгээд бидэдийг орхиод одоо 1 жил гарan болж байгаа. Тэгээд ээж гэдэг үгийг хэлэх юм уу тухай ярихаар жага хойлох гэдэг. Жох хүүхд тахтал нэг юм хаалга онгорхоо нэг юм сарны гэрэлд орой бидэд ингээл лааны гэрэл тоглодог байхгүй. Тэгсэн чинь ямар мэрэгчлээ болох вэ гэж хоорондоо ярьсан чинь аав намайг дуучин болно гэл. Тэгээ тэр миний айгу зүрх сэтгэл амар тод үлдсэн. Тэгээд анх дуучин болох дуучин одоо ингээ болоод одоо ингээ 18 жил дуулж байгаа. Яг мэржлийн дуучин болоод мэржлийн театраас ажиллаад одоо ингээ 18 жил болж байгаа. Энийн ард бол яг ээжлийг бат байсан. Бүгдийг зохицуулна, бүх хувц сунаар ээж өгнө, хоол зай яаж ерөөсө бүх юмыг зохицуул ерөөсө яг батаар тал байг. Монгол гэр чи одоо дэлхийд бараг цор ганц. Тэгээ бид нар ч нэг хүүхд тахтаагаас ингээ 5 антай гэрт өссөн. Тэр гэр маань одоо манай ихчтэй энэ гэр бол ингээ орчин үед бид ингээ сүлд байх гэж энэ сүлвийн ингээ орчин үеийн гэр л дээ. Тэгээ энэ гэртээ ирж хонохоор нөгөө
агарын солилцсон маашгүй. Яагаад ингээд тоон хаалгаар ингэж агарын солилцсон ингэж солигдог учраас гэр маш сэрүүхэн. Хүн ер нь юм сэрүүх орчин дунд их урт насалдаг гэдэг штэ. Тэгээд гэрийн агаар бол гайхамшигтай. Бас их соргог болдсон штэ. Гэрт өссөн болохоор. Гэрт ингээд өссөн болонгууд би одоо ингээд нойрогтой юм шиг мөртлөө ингээд унтангууд ямар ч дон гэсэн чинь тэнгүүд энэ ч нэг гэрт амьдэрснэ чимээ сонсоод юм аюу тийм соргог өсчдөг юм байлээ. Угаас нэг багасаа бид нар ч нэг хонь адуунд явна штэ. Тэгээ нэг хонь дээр аягүй их дуулдаг. Тэгээ нөгөө 4 өдөр болгон дуу заадаг. Монголын араадагаар. Тэрийг ч нэг хүртэл ингээд бичиж аваад тэгээ тэр чинь дагад дуулаасаар одоо хүртэл надад ийм зузаан дэвтэр нэдэг байхгүй. Тэгээ 12:30 тэл лөө нэг цагаас л өсөлтийн ариу явдаг гэсэн штэ. Өсөлтийн ариуг сонсч ингээд багасаа мөрөөдөл ингээд тэгэл нөгөө хороонд хүүц хүмүүс арилгаал явж байгаа л өсөлтийн ариу болонгод гэрийн гаднаас ирж ингээд чагнаал эхлэнгүүд нь орж сонсож бид тэгж гардаг. Тэгээ дуунд их дуртай. Тэгээ манай дундгоо нутгч өгсөн дуу хөрөөлгий жоох хүүхд тахт л ингээл жижиг одоо илүү гэрт ингээл унтж яхад л дорны цагаасаараа гэдэг дуундтай бүйлэгдэл тэгээ гараа харангууд ингээл нууран дээр нуур мэлтэлцдэг сар туссан мэлтгэж яхад л адуу тургаал ингээл туулаа гардаг. Бага насны дурсамж урлагийн юм бол хөсөл мөрөөдөл тэр хөглөгдсөн юм яг тэрнээс байгаль одоо ингээл хүнээс үүссэн. Тэгээд дуучин болох гай дундгойн театрт галдан дуушнаар яваад жинхэлж чадахгүй явсараад одоо ариун бэм гэж жүжигчин байгаа ш манай дундгой мундаг жүжигч. Бэм бах нэг найруулагч гэж намайг жинхэлж аваад тэгээ би 2007 оноос дундгойн театрт ажиллаад тэгээ соёл урлагийн сургуульд одоо дуурийн дуулаачаар хичээ орлоо багш дээр сураад тэгээд дуучин болоод одоо нийтэн 18 жил болж байна. Багш бол одоо ингээд дуурийн дуучин болоо гэдэг. Тэгээ би нэг 3 4 дуурийн гол дүр тоглосон. Тэгсэн мөртлөө нөгөө адуучин айлын хүүхэд 5 настайгаас наадмын мөрөнсөө одоо тэгээд байнга л бид нар ч морьтой хичээлд анх сурж ял шүү дээ. Морьтой хичээлд яваад ээж аа морьтой өргөж өгöd дараа нараа гоё болоод мотоциклтэй өргөж өгдөг тийм байсан. Тэгэхээр морь бол одоо багасаа ингээд унсан, ижил дасал болсон. Бид нар ч гүүгэн сааж байна, адуундаа явна, айргаа уурж байна. Адуу л ерөөс амьдралаас яг ямар салшгүй холбоотой. Тэгээд адуунд амар дуртай, хайртай болохоор ингээд морины дуулмаар ингээд цаанаас угаас ингээд өсөл мөрөдөлч зөн совин угаас ингээд татдаг. Тэгээд одоо ингээд морины дуулаад. Одоо нэг 10-аад морины дуутай болсон явж байгаа. Нөгөө манайх чинь 4 охинтой тэгээд надаас хойшоо надаас бараг 9-10 жилийн дараа манай эрэгтэй дүү төрсөн. Тэгээд 4 охин бид чинь яг нэг дэрсгэн талдаа тэгээд эрэгтэй хөхтэй байхгүй юм чинь бид нар адуундаа явна. Мөр үйж хоноод өглөөрт хөхөртэй хүүтэй айргнаас сайхан зайлглал газ гүрс сингнүүлэл тэгэл өглөө адуундаа мордоо бид чинь ээлж жинг өглөө адуундаа явдаг. Тэгээд зарим нь унгантаа зарим нь гүүгэн саадаг. Тэгээд чи бороо оронгууд бид нар ч адуугаа манаа опо цуу өмсөл морьтой аавтай нийлээл. Тэгээ нөгөө аав морь үйдэг гэсэн. Тэгээд би нөгөө нэг аавтай цуг морь дагаж үйдэг. Тэгээ нэг хүүхэд юм чинь таахгүй. Одоо юм хусуур сойз нөгөө дээлнийх арт ингээ явдаг гэсэн. Тэгсэн чи сөөлт хүмүүс наваад дуучин болсон чинь чи нөгөө аавтайгаа морь үйсэн охин би ичээд бишээ тэр чинь манай их ч гэх бодлоо. Бид чи ерөөс яг л унаага өөрсдөө үлдэг болж уурахтай. Худаг дээр дандаа бид нар адуу услна. Одоо тэгээ бид нар миний хуруулаа гоё яах янзахгүй. Ягаад гэвэл бид нар ховоогоор устгатаж тэгээ суур илддэг. Яг л эрэгтэй хүүхдээ ажлыг эмэгтэй хүүхдээ ажил хоёрыг зэрэг тэгээ аргалаан түүн 10 бутанаар усаан барина. Бид ч ингээ 10 бутанаар усаараа сүүлдээ морин дээр бас ингээд канистрт ус мус өрдөг гэсэн чинь нэг удаа миний хүний нэвтрүүлэг үзчихсэн чинь манай эмээ миний 10 бутанаар усаарж яхан гарын сунч нэг бүр бариулдаг байсан гэж бид нар баг бүгдийг нэгээд нэг сунаад урт гартай ч юм байхгүй шиг. Тэгэл бид нар чинь эмэгтэй хүний ажлыг хийж, эрэгтэй хүүхдийн ажил ерөөсө бүх ажлыг хийж өссөн. Тэр бид нар бол ингээд энэ тэнд бол хийж чадахгүй ажил байхгүй. Яг хүн яг тэгжил өсдөг юм билээ. Багадаа юу хийж өснө яг тийм л болт юм байна. Хонд явна. Хон дээр чи хийх юм болдохгүй адууныхаа дээл сүлийг шүлжээл эсвэл нөгөө дээл сүлийн самнаад л тэгээ нөгөө унжгаа морч ингээд даслуулч адуу чих ухаантай дасал болчиход гэрт ирээд гэрээ үдэнд ингээд тавьчихгууд гэртэр толгоогоо явуулаагээл байгаад нэг явахгүй тэг ингээд хонд явж байгаад ингээд халууцаад ингээд хөдөөгөө ширх идэг штт манай говьчод гол ус ерөнхийдөө баг талдаа тэгээ ширхэн дээр ингээд сүдэрт нэвтгэхэд адуу чих хөдөлдөг байхгүй
Адаг ов чинь тийм амир нөгөө эзэнтэйгээ мэдэрдэг тийм ухаантай амтай. Тэгэхээр моринидууд дуулахад адууг илүү сайн мэддэг. Мэдэрдэг учраас моринид дуулахад надад их гоё юм төхөм санагдаад байдаг. Санан ирэхэд салхины үзүүрт айргэсэн хийсэн бодон явахад минь бодлыг харгад бороо зүсэрсэн дуулан суухада дуурай түрлэгт наран мангасан эргэн харахад минь ичээсэтгэлэрэн дууцаа Миний яг мэдхийн бол ингээд хоёр домог гэдэг штэ. Морины Наслмаагаа, Морины Бат хоёр гэдэг. Тэгээ Наслмаагаа манай Дундгой аймгийн Дэлгэр хангай сумынх. Тэгээд Наслмаагаан дуу бол одоо хүн болгоны зүрх сэтгэлд үлдсэн. Наадан болгоод ямар дуу явдггүй яг Наслмаагаан дуу явдаг. Дандаа гой үндэсний хөнгө хөгжимтэй. Маш гой цэвэрхэн бичлэгтэй. Тэр бол ингээд бүх хүмүүсийн сэтгэл зүрхт бүр хоногцсон. Сонсооч гээгүй байсан ч хүний ингээд бүр зүрх сэтгэл ойст санамжинд бүр ингээд хадгалагдсан байдаг. Тийм гайхалтай. Тэгэд би өөрөө ч гэсэн ингээд моринидууд дуусан чи бас ингээд бодохдоо миний нутгийн гайхалтай те домог байсан. Тэгэхээр би бас ингээд залгамжлаад бас залгамжлахж хичээгээд бас ингээд нутгаасаа бас дахин ингээд дуулаад моринидууд дуулаа явах юмсан гэж ингэж бодож угаасаа дуулж мөрөдөж явж байгаа. Нарны цацраг шингээсэн толгонохоо намайг явуулж хаяахан Монгол улсын нэг тод манлаа байж даваа уугач нь Төв аймгийн Баянцхан сумынх. Би нэг Баянцхан сумын нэг 100-ны манлай хурд илүү тийм гал байдیں۔ Тэр гал дээр нэг арга хэмжээнд очицуулсан чинь даваа ууг ингээд идэх хот толгой тэр ирэхээр уугаа ингээд би гайхаад хин том хүн бас доо сонсоод ингэдэм бахтайгаа бодож ирсэн. Тэгээ дараа натаа нэг уулзаагаа бид нэг уулзаа цуг хоол идээд. Тэгсэн энэ нараа хонгор азраг нь хүү нэг Баянбатын азраг юм байна л да. Тэгэд улсад 2 төрөөж 3 айрагцсан. Тэгээ чи холон хонгор ингэж гоё дуулд юм чи одоо ингэ чи 4 хонгор адууны дуулаа. Чи нараа хонгорыг дуулаа. Өөрөө нөгөө шүлгэн бичил аяын урлынгаа өстөлтөнд Бямбаяр гоё хийгээд тэгэд хамаатныхан залуугаар анх дуулуулсан юм байна. Одоо хэдэн жилийн өмнө. Тэгэд эмэгтэй өнөр дуулуулаа айгу тийм өөр байх юм болов. Тэгээд чи ингэж 4 хонгор адууны дуу дуулах хэрэгтэй байна. Тэгэхээр чи холон хонгор, жоноо хонгор, нараа хонгор, дараа нь сараа хонгор ч юм ингэ чи 4 хонгор адууны дуу ер нь одоо дуучин болж моринидууд дуусныхаа одоо ингэ гавьяагүй чи 4 хонгор адууны дуу дуул гэдэг. Одоо тэр том агуу хүн тэгж хэлэхгүй юу. Тэгээ би одоо нараа хонгор азрагныхын дууг ингээд энэ жил дуулаад одоо ингээд намар бол 11 сарын 6-ны тоглолтонд дуулах гээд ингээд бэлдээ явж байгаа юм аа.
Энэ жил нэг улсын наадмаар та нар санаж байна нөгөө ихмээр уралдсан чинь нэг юм өөрөө юм дугуй хэлтэй нэг жоохон хөөхд ингээд мориноос багаад морио хөтөлсөргээд одоо барианд хүрсэн. Тэгээд төрүүлэх нь чухал ш нөгөө одоо бариандаа хүрэх нь чухал гэдэг нэг одоо тийм үг байдаг. Тэгээд тэр бол хинч зааж өгөөгүй яагаад мориноос буужгүйсэн гэхээр тэр хүүхдийн ухаан байна л да. Морин нөгөө барианд төхөдрөнгөж яхаа явхан болчингууд бие буул морин хөнгөрнө гэж бодоод тэгээд заавал барианд өрхийн тулд буугаад хөтлөөдгүйгээд фэсэр амар шуугуулад тэгээ ер нь багасаа моринсон хүүхд бол одоо ингээд их төсвөр төвчээртэй байдаг. Одоо би бол 5 настайгаас морин унсан баггүй. Тэгэл өвөл даарангууд жоглоо барайл бол бүрнээс ирэнгууд гар хайрангууд гараа хамт хийж өнгөөл дулаат ингээл дараал хацар ингээл одоо өстэй манай говийн чим тунтраа малгай өмсдөг. Тэгээ нөгөө тунтраа малгайгаа өмсөл хацар ингээд хайрагдсан мөртлөө ингээл одоо ингээд хөлдөөд нэг амар муухай болсон юм байхгүй. Тэгэхээр нөгөө айгүй төсвөр төвчээртэй. Адуу бол итгэвтэй бас адуун дээр явхад бас их тэгж даарж хөлднө гэж байдаг. Нөгөө адууны нөгөө халуун дулаа уур энергинд ер нь daardаггүй. Ер нь ингээ морьтой ингээд алхангууд даардаг, морьтой ингээд дахиад хатруулж ингээд эргүүлж мөргөө шагшуулахаар daardаггүй. Тэгэхээр адууны тэр энерги тэр халуун дулаа юм дээш ингэж одоо төөндөг учраас бас ингээд хүн морьтой явж байгаад нэг хөлдсөн гэж юм байдаг. Өөр энэ тэр чамд унсан морь байгаа юм уу? Мөршээ. Ха? Өөр унсан морь байна уу? Тэгэхээр таньдаг морь нэг зөндөө байна уу? Харалцсан болж харж байна уу? Чигээс зэрэг юм байна. Харалцсан юм байна. Харалцсан. Номер нь хэд яригдаа? Тэгсэн шүү дээ, тэ. Мэдээд авсан, тэ. Санан ирэхэд салхины үзүүрт аргисэн хийсэн бодон явахад минь бодлый харвэд борроз үсэрсэн дуулан суухада дуурай түрлэгт наран мандасан эргэн харахад минь ичээс сэтгэлэрэн дууцаа 또 마치부터 저물어 줄게. 된 로직 쓴 것도 들을 테스트. 그래서 이닉 만토는 게 되고 하고 있어. 일몰디 사람 또 시와 괜히 호주기 좋아서 또 좋아 인사를 맞다 무슨 됐지. 나는 뭐 같대. 이거 있대. 이놈 저 근육 또 뭔가 들이 하면 술지 같다. 막지죠 있어. Тэр голон хонгор ямар тууч ийм тиймээс энэ агуу сайхан үйл юм. Монгол хүн гэдэг чинь мориндоо дуртай. Монгол хүний хиймэр бол моринд байдаг гэж би их боддог. Монгол хүн яаж сэтгэл хөдлөж ямар нэгэн хүндэж байл хүн тохиолдож болно. Баяртай юм тохиолдож болно. Монгол малчин хүн морио унаал дуртай газар луугаа тагдаг. Тийм учраас одоо тэр морин сүлд хэмрэн одоо өвч байдаг. Тийм учраас миний одоо шав тэр одоо морьтой хүн байна уу да гэж би одоо өнөөдөр би бодож байна. Тэгээд охиндоо энэ сайхан олон сайхан хурдан морьдоо унаад ингээд энэ тоглолт нь улам сайхан болно гэдэгт багш нь итгэлтэй байна. Ард түмэн та бүхэн бас миний шавын одоо тэр хулан хонгор морийг унаад дахиж байгаа. Дахиад ямар хонгор морь унах нь, зээрд морь унах нь гэж одоо үзэгчд маань их олноороо хүрэлцэж ирж үзэн гэж би бас бодож байна.
та бүхнийгээ бас урьж байна багшийн хувьд. Нарны цацраг шингээсэн толгонохоо намайг явуулж хаяан уу ганцга хайдан хатратай насны итгэвт хулан хонгорми mar halondan